уламжлал өөртөө гаргаж ирэх гэдэг гинт санаа төрлөө. Зургаан сар гэдэг чинь маш дулаахан гоё улирал сар шүү дээ. Нэг 3 шөнийн бүтээл. Тано шинэ бичлэгтэй давтсан морил. Өнөөдрийн бичлэгээр би 2025 онд зориулаад календар хий гэж бодсон байхгүй юу? Өмнөх бичлэгэн дээр харсан бол би Daiso-гоос ийм том таас авсан. Баатам цааснууд 2 цаалаад тэгээд ингэж өлөгдөг календар хийн гэсэн үг. Тэгэхээр хамгийн ихний степ бол цаасаа хайчлах. Би энэ календар хийх санааг хаанаас авсан бэ гэхээр сүүл нэг үзэх дуртай Япон ютубер ихч таасан хгүй юу. Тэгээд тэр ихч болохоор найзтайгаа хамт календар айгуу гоё хийсэн байсан юм. Тэгээд 2025 оны календарыг гэсэн би стикер наагаад гоё чимээглээд өөрөө хий гэж бодсон юм. 38-ыг 2 тавахаар тэдөө 19. Надаа ингээд шугам маань ийм л богино шугам байгаа болохоор жоохон цаг авч байна. Уртайсан бол би байнга урт шугамтайсан бол гэж боддөө шүү дээ. Жишээ нь даав мав хайчлахтаа ч юм уу юм аяж явахдаа. Тада нэг нь ийм хэлбэртэй болно гэсэн үг. Яг хөөрхөн боломж юм аа үстэй. Энэ миний боснаас айгуу гоё бат бөх зузаан цаас байсан мэн лээ. Ингээд биднэрт 2 ширхэг цаас. 1-р сар 2-р цаасын календар бэлэн боллоо. Одоо бүгдийг ташлаад явчих. Айгуу зузаан бодлоо. Ингээд яг 12 цаас. Одоо хүснэгтийн зурна гэж амарчгийн асуудал болно доо. Нэгээр нь зурах юм бах та нэрээ. Би одоо The Queen's Gambit үзэж байгаа. 12 дугаар ангид үзчихсэн гэсэн дахиад үзмээр санагцгаа. Тэгвэл би шатар тоглох сурмаар байгаа. Хитэн тооцоол хийгээд ямар ч тач календарынхаа хүснэгтүүд нь ямар хэмжээтэй байвал зүгээр вэ гэдгийг бодож байна. Бүгдийн яг сампл маягаар энэ дээр нэг үстэй зурчаад тэг хайчилж аваад тийм сампл ашиглаад нөгөө цааснууд руугаа хувилна. Тэгж болох нүггүй юу? Харчлаа. Маш ухаалаг санаа болсон. Би ингээд бал харандаагаар ингээд зурсан байгаа штэ. Тэгээд хооронд нь ингэж наалдуулж байгаа сайн дарах юм бол жоохон бал нь ийшээгүй гараад ирнэ гэж бодсон хгүй. Тэгээ тэрийн дагуулаа зурчих гэж бодсон чинь харамслал нь гарч ирэхгүй байна. Тэгэхээр миний олсон genius idea болохоор яг огтлцлын цэгүүд дээр нь нүхлээд сая балаар ингээд цэглээд явцсан. Тэгээ танад харагдаж байна энэ цэгнүүд нь. Тэгээд эдрийг яг цаалаад давхарлаж тавиад нүхнүүд дээр нь цэглээд дараа нь тэрийг шугамаар холбоод зурчих болно гэсэн үг. You back here. You don't seem to like answering your phone. Маргааш нь би одоогийн байдлаар дөнгөж 5 ширхэг хуудсан дээр хүснэгтэй зурсан байна. Би яг үнэндээ штэ зүгээр Daiso ч юм уу ороод 100 yen-ээр календар авч болох байсан. Ягаад юм маш олон цагийг хүснэгт зурхад зориулаад календар өөрөө хийгээд байна вэ гэхээр энэ календарыг хийж яхад явт процесс надад амар таалагдчихээн. Амар амгалан мэдэрчээн. Тэгээд эх оноо төлөвлөөд эх он дээр энэ дээрээ төлөвлөөнүүдээ бичээ, зорилгоудаа бичээд явна гэж бодонгууд амар сэтгэл тогтолцсон гэх юм уу. Би яг одоо нэг аним үзэж байна. Энэ аним болохоор яг зураг зурах дуртай бас сургуулийн дунд сургуулийн хүүхдийн тухай юм шиг байна заяа. Тэгээд хоёр хүүхэд хамтраад манга зурх юм шиг байна. Тэгээд би бас саяхан өнөөдөрхөн The Queen's Gambit гэсэн ахгүй юу? Тэгээ манай гол дүрийн ихч маань чатартай амар пашнтай штэ. Тэгэд энэ аним болохоор зургийн амар пашнтай. Пашн гэдэг зүйл амар аттрактив санагдаж байгаа хгүй надаа.
Одоо жишээ нь Mr Beast-ийн нөгөө нэг сүүл нэг 5 сая долларын шагналтай нэвтрүүлэг гараад байгаа штэ. Эхний хэсэг нь болохоор юунд ороод YouTube-д ороод тэгээ дараагийнх нь ангиуд нь болохоор бүр яг ийм Squid Game шиг ийм цувралаар ангитай. Тэр нь тэгээд Prime Videos дээр орж байгаа байхгүй Amazon-ы платформ дээр. Би яагаад ийм амар царимт ордоо тий. Ороод байгаа байхгүй тэгээд тэрний эхний 2 ангийн үтсэн байхгүй. Тэгээд амар уйтгартай амар хоосон санагцсан яг үндэ амар мөнгө үнэхээр л энэ ертөнцийн хамгийн чухал зүйл болсон. Бинээ хайрлах сэтгэл авахгүй мөнгөний төлөө юу ч хийж чадхаар яхаа нэвтрүүлэлтэй мөнгө чухал та. Гэхдээ л тэр нэвтрүүлэг амар надад хоосон санагцсан байхгүй юу. Одоо жишээ нь Netflix-ийн тэр Culinary Class Wars илүү тогоочны нэвтрүүлэг байна. Эсвэл нөө нэг Physical 100 гэд амар булчинтай ах нар ихч нар хүчний дасгалан дээр хүчээ үздэг штэ. Тэр мэрийг зөнгөд амар догтлолтой сэтгэл хөдлөлтөг байхгүй юу? Тогооч нь ингээд хаал хийхэд үнэхээр хайртай тэрэнд ингээд насаа зориулсан, хамаг цаг заваа зарцуулсан. Тэгээд эсвэл тэр Physical 100-д оролж байгаа хүмүүс тийм их хүчтэй, эрч хүчтэй, тууштай зоригтой болсон байгаа нь амар үзэсгэлэнтэй санагдаж байна. Тэр Mr Beast нэвтрүүлэг одоо жишээ нь ямар ч авьяас байхгүй штэ, зүгээр рандом хүмүүсийг авчраал ямар нэг Азийн байдлаар гэж л мөнгө өгж авахгүй. Тэгэхээр айгуу хоосон. Тэгээд би сая бодсон бодол нь гэхээр жил болгон 21 наснаас хойш жил болгон дараа жилийнхаа өөртөө зориулж календараа хийгээд тэрнийхээ темплейтүүдийг хадгалаад календараа хадгална гэсэн. Одоо жишээ нь миний 2025 оны темплейт бол энэ ахгүй юу? Ийм уламжлал өөртөө гаргаж ирэх гэдэг гинт санаа төрлөө. Тэгэхээр дараа жил ямар календар хийхээ бүгдээрээ дараа жил харцгаая. Тэгэхээр тэр хүртэл надад хамт байгаад би амар булаагаад энэ жоохон кондишнер нэмсэн чинь амар халуун юм болов. Би амар сэтгэл хөдлөд гинт яриад жоохон өөрийнхөө царай мараа шалгасангүй бичлэг эхлүүлчлээ. Гэтэ стил үзэж байгаа та бүхэнд баярлалаа. Тэгэхээр одоо би аниме үргэлжлүүлж үзээд тэгээд энэ анимыг үргэлжлүүлж үзээд календараа хийлээ. Аруу 2 хуудсыг бүгдийг зурж дуслаа. Хагш хордоо. Ийм зүт. Энэ таас нөхөлдөг машин биш багаж байгаа. Жин гэх бүгдийг гой цолоод хоёр талаар нь утас оруулаад ингээд үлгэнэ гэсэн үг. Одоо бүгдийг нүхлээтэй. ASMR тавтай мөрөл. Одоо маргааш нас эхлээд багаар саруудаа чимэглэх үлдлээ. Proud of myself. Гэхгүй юу? Нэг сүртэй мэдсэн шиг. Энэ календарыг 1 жилийн турш хэрэглэх учраас 1 жилийн одоо би 2 өдөр сууж энийг зурж байгаа штэ. Гэхдээ 1 жилийн турш хэрэглэх зүйлээ ингэж хийж ийн гэдэг маань цагаа би үр бүтээлтэй өнгөрөөж байгаа санагдаж байна. Удаан хэрэглэх учраас, удаан миний амьдралд ашиг өгөх учраас гэдэг ч юм уу. Hey. Short sleeves. Here are some of the vests I love. I gotta say.
Би болохоор өнөөдөр хийвэлсэн энэ маркуудаа тухайн улирлалтанд харуулахаас хартанд харуулад өнгийн 80 гэж бодож байгаа байхгүй юу. Одоо л аль улирлалт зүгээр болов гэд бодоод иж байгаа байхгүй юу. Сая жишээ нь 4 сар гэхэд хавар хэлж байгаа. Тийм учраас ийм гоё цэцэгтэй Hello Kitty болон ногоон өнгөтэй одтой амар тийм хаврыг илэрхийлж байгаа юм шиг. Бусууд нь болохоор ийм цэнхэр өнгөтэй өвлийг илэрхийлж байгаа байхгүй юу. 5 сард юу болт юм болоо. Pinterest дээр марк хайжсэн чинь ийм Монгол зураг гарч ирсэн шүү дээ. Пингвинтэй. Тэгээд нэг хэвлсэн. Гэтэ энэ жоохон томтцсон миний календарт хоосон зэнд нь багтахгүй байгаа. Өнөөдөр бол Christmas Eve. Шинэ жилийн цамц өмссөн байна. 6 сар гэдэг чинь маш дулаахан гоё улирал сар шүү дээ. Энэ хүн амар хөөрхөн байгааз. Хуныг нанаа. Энэ уг нь хөөрхөн туулаагааз гэхдээ жоохон муухай ажилтсан юм л та би. За одоо би уг нь нөө боронгтэй яг гоё утас байдаг ахгүй юу? Нэхэмлээ ус бол биш заа юу. Бэлэг бооход ташлаад байдаг. Тэрийг бүр хайгаад олдоггүй. Хаана хийсэн юм бол хамаг даалт газруудаа үзсэн юусе байхгүй заа юу. Гэтэ бөөндөө зүгээр тэхэмлээ уц ашиглацгаая. Тэгээд нүхээр нь хийн. Окей. Тата нөгөө тал. Окей. Тэг ингээд оруулчих чааш. Тэгээд харсна. Тэгээд зангидчихъя. За энэ муухагийн дараа нь хайшилчихна гэж бодоод. За одоо яг нэг сараа гаргана. Та-да! So pretty. За, нэгдүгээр сар. Хоёрдугаар сараа гаргаж ирэхэд бол та-да амар цэрх хэрэглэгдэж байна. Нэг 3 шөнийн бүтээл. Бүгдэнд шинэ оны мэнд хүргэе. Шинэ ондоо аз жаргалтай агаарэ. Зөндөө олон зүйл туршиж үзээрэй. Эрүүл энх агаарэ. Миний бичлэгийг нүрслүүлсэн та бүхэндээ баярлалаа. 2025 онд ч гэсэн хамтдаа байцгаая. Bye bye. Champagne when the fireworks are through. Here we are, me and you, feeling lost and feeling blue. It's the end of a party, and the room seems so grey, so sad. Yesterday, now's the time for us to say Happy New Year, Happy New